1994 оноос Монголын боловсролын салбарт чанартай үйлчилгээ үзүүлж, орчин үеийн дэвшилтэт технологиг үйл ажиллагаанд хэрэгжүүлж ирсэн Empathy сургуулиудын гаргасан амжилтыг дэлхийн үнэлээд байна. Өөрөөр хэлбэл энэ жил Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотноо 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын чанарын уулзалтын үеэр дэлхийн 119 орноос шалгарч чанарыг эрхэмлэн чанартай бүтээлч санаа дэвшүүлэн хэрэгжүүлж чадсан Empathy сургуулиуд дэлхийд чанарыг эрхэмлэгч байгууллага гэсэн шагналаа гартаа авахар болсон. Бид өнгөрсөн жилээс эхлэн 6 дугаар ангидаа эсэлт аваад боловсролын стандарт хөтөлбөрөөс гадна англи хэл, турк хэлийг үнзгээрүүлэн судалдаг. За эдгээр хүүхдүүд маань бол ахлах ангидаа ороод шинжлэх ухааныхаа хичээлийг англи хэлээр үздэг. За энэ нь бол дэлхийн жишгт нийцсэн сургалтаар олон мянган төгсөгчдийг бол төгсгөн гаргаж байгаа. За энэхүү амжилтыг маань үнэлж бидэнд нэгэн баяртай мэдээ байгаа. Учир нь юу вэ гэхээр манай сургуулийн чанар бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна. Бидний 23 жилийн үйл ажиллагааны үнэлгээ болгож олон улсын чанарын байгууллага BID байгууллагаас 2016 оны дэлхийн чанарыг эрхэмлэгч байгууллага хэмээх шагналаар шагнасан байна. За уг байгууллага бол Аз, Америк, Европ тивийн орнуудын аж ахуй нэгж байгууллагуудыг чанарын доктортой байдлаар нь үнэлж хэрэгжилтэд нь анхааран сайшаа урамшуулдаг байгууллага. За тухайн орныхоо ихтэй сургууль худалдаа аж үйлдвэрийн танхим, элчин сайдын яамдын санал хүсэлтийг харгалзаад тухайн байгууллагынхаа шалгарч байгаа байгууллагынхаа манлайлал, нэр хүнд, зах зээлд тэлж байгаа байдал, мөн хийж хэрэгжүүлж байгаа ажил түүний үр дүн зэрэг шалгуур үзүүлэлтээр дүнгээ гаргадаг юм байна. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотноо болох эх сарын 29-ноос 30-ны өдрүүдэд 18 дахь удаагийн олон улсын чанарын чуулга уулзалт гэж болдог юм байна. За энэхүү чуулга уулзалтын үеэр бол гардан авах гэж байгаа. За тэр уулзалтанд бол 119 орны яг шалгарсан аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудаа мөр зэрэгцэн хүндэтгэлийн хоймор заларч гардан авах болсондоо баяртай байна. За энэ шагнал бол бидний эхний 20 жилийн маань ажлын үнэлгээ, эх 20 жилийн маань амжилтын гараа болж байна. За ингээд Empathy сургуулиудын нийт багш ажилчид, үе үеийн төгсөгчид, одоо сурч байгаа нийт сурагчид, мөн гэр бүл эцэг эхчүүдэд баяр хүргээд сургуулаараа бахархах, амжилтаа баттгах их үүсэнд нь амжилт хүсэж байна. Empathy сургуулиуд нь байгуулагдсан цагаас хойш сургалтын чанарт анхаарч ажилласан бөгөөд тус сургуулиудыг төгссөн суралцж байгаа сурагчид гадаад дотоодын олимпиад уралдаан тэмцээнд оролцсон амжилт гаргасан жишээ маш олон байгаа гэдгийг тэтгэлж байна. Өөрөөр хэлбэл сурагчдын хүссэн сайн сайхан ирээдүйг нь Empathy сургуулиуд бий болгож чаддгаа гэдгийг онцоллоо. Дашим дуулахад дархан Empathy сургуулийн эсэлтийн шалгалт 4-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. За энэ жилийн хувьд 6-аас 9-р ангиудаа эсэлт авна гэлээ.